За хууль зүйн байгууллагын дээр маш чухал ийм хуулийн нэвлэлт найруулга орж иж байгаа юм байна. Энэ төлбөрийн чадваргүйдэл дээр яг нэг 3 нөхцөл хангасан тохиолдолд эхлүүлэх тухай яригдсан тусгацсан байна л да. Тэгээ ингээ бодоод үзэхээр нөгөө өөрийн хөрөнгийн 30% гэдэг чинь бол одоо жишээлбэл компани балансын хэмжээ хэд ч хийж болно шүү дээ, өөрийн хөрөнгийн хэмжээ. За тэгэхээр 30% гэдэг. За хэдэн төгрөгийн асуудал ярьж байна вэ? За 5 сая төгрөгийн өөр хөрөнгөтэй компани байвал сая 500 мянган төгрөгийн өрөн дээр ингээд төлбөрийн чадваргүйдлийн асуудлыг үүсгэх үү гэж асуулт байна. Хоёрт болохоор бол ер нь яг арилжааны банкуд дээр банк усуд чинь бас өөрсдөө нөгөө зээлийнхээ гэрээний үргээ биелүүлэхгүй байгаа асуудал дээр бол 90 хоногийн интервалтай яваад 365 хоног явсны дараагаар нөгөө зээл муу болоод тэгээд ирчин шүүхрүү явж байгаа шүү дээ. За одоо энэ хуулийн төслийг уншихаар болохоор бол ерөнхийдөө нэг 90 хоног гэрээний үргээ биелүүлэхгүй байвал төлбөрийн чадваргүйдлийн одоо асуудлыг эхлүүлж ийн гэж би харж байна. Тэгэхээр одоо яг энэ төслийн дэлгэрэнгүй танилцуулга дээр болохоор бол ер нь үргээ биелүүлэхгүй 6 сар гээд нийт хөрөнгийн 50% гэсэн байсан байхгүй юу. Гэтэл одоо яг хуулийн төслөөр болохоор бол үргээ биелүүлэхгүй 3 сар болоод өөрийн хөрөнгийнх нь 30%-аас өөр төлбөр нэтрэх юм бол төлбөрийн чадваргүйдэл рүү явах гэж байна гэсэн нэг иймэрхүү утга орж ирээд байна. Тэгэхээр яагаад ийм ялгаатай байгаа вэ гэж зүгээр яг энэ 3 сар гэдэг санаа нь болохоор бол зүгээр одоо яг бодит амьдрал дээр одоо бөөний компаниуд жижиглэн худалдаа эрхлэгч ч юм уу дэлгүүрүүдэд ингээ бараагаа нийлүүлдэг байхгүй юу. Тэгээд сар дотроо ч юм уу тооцоо хийгээ явдаг. За тэгэхээр тэр компаниудад зориулж ингэж 3 сар гэж тусгаад байна уу? Эсвэл одоо ерөнхийд нь одоо яг цаад энэ шинжилгээний хариулгын гол зорилгынхаа хүрээнд ингэж юг 3 сар гэдэг асуудал тавьд өгнө гэдэг дээр нэг юм тодруулах асуулт байгаа. За энийг нэгдүгээр класс очиж тийм. За ажлын хэсгээс хэн хариулах вэ? Оюун зөлөө мөнх эрдэнэ. Мөнх эрдэнэ дарга. За оюун зөл. За оюун зөл даргын микрофоныг өгье. Эндрийн микрофон. За хуулийн төслөөр бол одоо 3 өөрийн одоо үүргээ гүйцэтгэгээгүй 3 сар болох юм бол одоо дампуурлын төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэхээр хүсэлт гаргахаар бол төлбөрийн чадваргүйд тооцох бас үндэслэл болохоор ингэж бас тусгаж байгаа. Энэ дээр бол нөгөө олон улстай бэлэн мөнгөний арга гэдээ байгаа бас дахиад балансын арга гэж байдаг. Балансын арга нь болохоор түрүүнд хэлсэн баланс дээр байгаа одоо нийт хөрөнгөд эзлэх одоо үр төлбөр нь одоо 10 юм уу 30%-тэй тэнцүү байх юм бол гэхлээр нөгөө нэхэмжлэгчд маань мэдхгүй байгаа. Манай дампуурлын хууль яг энэмгээр явж байгаа. Тэгэхээр улсууд бол нэг бол энэ бэлэн мөнгөний аргаар буюу үүргээ гүйцэтгэж чадаагүй тохиолдолд одоо эсвэл балансын аргаар буюу балансад эзлэх хөрөнгө үр төлбөр нь ямар байгаа юм бэ гэдэгт үндэслээд аль эсвэл хосолмол байдлаар энэ одоо төлбөрийн чадваргүй тооцох үндэслэлийг бол тогтоож өгсөн байдаг. Тэгээ бидэд бол хуулийн төслөөрөө аль болох нөгөө нэхэмжлэгч нар оройтхоос өмнө хөрөнгө орлогоо нааш тааш нь болохоос өмнө мэдүүлэх зорилгоор энэ бэлэн мөнгөний арга буюу үүргээ гүйцэтгээгүй тэг 3 сар болсон болвол гэдэг юг бол ажлын хэсгийн зүгээс бас олон улсын судалгаад үндэслээд 3 сар гэдэг зүйлийг тавьсан. Өөрийн хөрөнгийн одоо 50%-тэй тэнцэх хэмжээний үр төлбөртэй гэж бол анхны хуулийн төсөлд байсан. Улсын дэвжихээс санал ирсний үндсэн дээр энэ 50% гэхлээр арай илүү оройтчих гээд байна. Энийг жоохон наашлуулъя гэдэг үндслээр бидэд 30% өөрийн хөрөнгийн 30%-тэй тэнцүү болгож буулгасан байгаа даа. Юун дээр мөнгөн дүнгийн бол хязгаар байхгүй л байгаа. Бүр ингээд төлбөрийн одоо чадваргүй зардлаач төлөх боломжгүй хөрөнгө орлогоо шилжүүлсэн ийм компаниудын хувьд бол энэ хуулийн төслөөр бол ажиллагаа явагдахгүй. Энэ хуулийн төсөл бол тодорхой хэмжээний орлоготой эртхэн мэдээд ингээд одоо аврах эсвэл татан буулгах нэхэмжлэгчийн эрх ашиг хангах тал руугаа явагдаж байгаа. Харин үнэхээр одоо зүгээр карманы шинжтэй болсон тим компани байх юм бол нөгөө санхүүгийн тайлангаа өгөөгүй тэр чиглэлийн хуулийн эдийн улсын бүртгэлээрээ бүртгэлээс хасагдаад явна. Энэ бол шүүх оролцох шаардлагагүй ийм харилцаа байгаад байгаа. За тэгээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд бол бас одоо манай энэ дампуурлын хууль яг ингэж үйлчилж ирсэн болохоор ихэвчлэн нөгөө татварын өртөө, нийгэм татгалын өртөө ихэнх нь хөрөнгө орлогогүй болцсон ийм компаниуд дээр одоо дампуурлын хэрэг үүсгээд ингэ явдаг. Эцэстээ бол ер нь татварын өрөөсөө одоо зайлсхийх л арга болж ирсэн байгаад байдаг. Тэгэхээр бол шүүхийн шийдвэр шатан дээр бол байгаа нэгэнтээ шийдвэр гараад одоо
өөр төлбөр төлөгч компаниудын хувьд бол одоо энэ хуулийн төсөл батлагдсанаар бас багасах, буурах илүү нөгөө өөр одоо хөрөнгө орлогоо нааш тааш шилжүүлэхээс өмнө мэдэх дахиад одоо дараагийн компаниуд мэдхгүйгээр гэрээ байгуулж хохирох энэ нөгөө шүүхэн шийдвэр дээр бас ингээд ажиллагаатай байгаа хөрөнгө орлогогүй энэ хуулийн этгээдийн тоо бол буурахад маш их эерэг нөлөө үзүүлэх юм аа. Тодруулъя. Саранцболт гишүүний микрофоныг өгье. Энэ төлбөрийн чадваргүйдлийн энэ балансаар ингээд өөрийн 30%-аас ч юм уу нийт хөрөнгөний 50%-аас гээд гэтэрсэн бол гэдэг чинь өөрөө явсаар байгаад арилжааны банкуд юм уу, банк санхүүгийн байгууллагууд ч юм уу тэр тухайн компанид бизнес эрхэлж байгаа хүмүүст өгж байгаа зээлийн хэмжээнд дээр очиж нөлөөлнө. Тийм учраас бол би энэ хэмжээнд дээр бол нэлээд сайн анхааралтай хандахгүй бол энэ одоо хууль батлагдсантай холбоотойгоор компаниудад олгодог арилжааны банкуудын зээлийн хэмжээ буурах ч гэдэг юм уу тийм бас эрсдэл байж болцсохгүй. Тийм учраас энэ дээр бол нэлээд сайн анхаарах хэрэгтэй болов гэж бодоод байна. Тэгээд ерөнхийдөө болохоор бол яг нэг хэмжээг нь тодорхой заахгүй болохоор чинь 3 сар гэдэг бол ер нь бол одоо бизнесийн үйлчлэг болж байгаа хүмүүсүүд бол маш богино хугацаа. Тийм учраас тэр 3 сарын дараа шууд ингээд төлбөрийн чадваргүйдэл рүү өсөлт гаргагчна. Их зөвхөн одоо нөгөө татвар нийгмийн даатгалын чиглэлийн өртөө холбоотойгоор бодож ингээд тавьдсан юу чинь явсараа зүгээр одоо ингээд явж байгаа бизнесийн үйл ажиллагаануудад нөлөөлөх вэ гэдэг нэг ийм болгоомжлол байгаа. Тийм учраас За, энхэр гишүүний сайдын микрофоныг өгье. За, Саранцболт гишүүний онцж байгаа асуудлыг бас улсын их хурлын ажлын хэсгийн төвшөнтэй олон талаас нь ярилцах боломж гарах бах. Ажлын хэсгээр бол би бас нэг зүйлийг өнөөдрийн хилцүүлгүүдээр бол яг энэ 10 жил нөгөө судалгаа гэж бас явсан хуулийн төсөл гэдэг төрөм би хэлсэн. За, энэ хуулийн одоо 10 жилийн өмнөхөөс нэхлээд өнөөдрийг хүртэлх оролцсон маш олон хүн байна. Судлаач одоо хүмүүс. Энэ өнөөдрийн хэлцэх асуудал дээр бас бүгд байх боломж сүрдсэнгүй янз бүрийн ажил албан шалтгаалтай одоо хүмүүс байгаад тэг яахад ч юм яг өнөөдөр би уг нь бүгдийг лавчирчих гад үзлээ. Тэгээд бүгд яг хурал номонд авцаад тэг ийм асуудал гарсан. Тэгэхээр их хурлын ажлын хэсгээр бол та бас асуудлыг олон талаас нь хэлцэх боломж ус бүрдэх хаа гэж үзэж байна.